Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Нийгэм судлалын хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэж зориулсан хичээлийн минь дараагийн шат болох 10 дугаар ангийн сурах бичгийн агуулгаар өнөөдөр хүний эрх ба үндсэн хууль гэдэг сэдвийг авч ирнэ. Өнөөдрийн сэдвээр хүний эрхэм чанар ба хүний эрхийн суур зарчим, эрхчүүд захирагдах ёс ба үндсэн хуулийн эрх зүйн тухай ярилцсанаа. Хүний эрхийн тухай утсан. Хүний эрх гэдэг нь хүний зам ёсны салшгүй, хүний өөрийнх нь оршин тогтнох гол нөхцөл болсон ажиллах, амьдрах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүтэх, эс шүтэх, төрийн нүүлэх хэрэгт оролцох гэх мэт эрх хэрэгчлөөнүүдийг багтаадаг билээ. Энэ хүний эрхийн тухай ойлголт орчин үеийн ардчилсан засаг төрийн үед бий болоогүй, эртнээс нааш улбаатай соёл хүн төрөлхтөн бий болсноос хойш хүний эрхийн тухай өөрийн үзэл бодол, үзэл санаануудыг дэвшүүлж байсан. Манай тооллын өмнөх 5 дугаар зууны үед Вавилоны хаан Авгуус Яроос боолуудаа чөлөөлж анх хүн бүр ижил эрхтэй гэж шавар буртхан дээр бичүүлдээсэн гэж та бүхний тестийн номон дээр оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ үед хүний эрхийг адил тэгш бүх хүнд хүстээмжтэй зүйл гэж хүлээн зөвшөөрөх асуудал анх удаа түүхэнд бичигдсэн үлдсэн энэ болгоо. Манай тооллын өмнөх 5-аас 4-р зууны үед грекийн софист философийн бүтээл Бурхан Тэнгэр хүн бүрийг тэгш байхаар бүтээсэн гэж тэмдэглэсэн байдаг. Энэ хүн бүрийн тэгш эрхийг гарал үүсэл, хөрөнгө чинээ, ядгуур угсаа, үл харгалзан анх хүлээн зөвшөөрсөн үйл явц юм аа. 1215 онд Английн Магна Карта эрх чөлөөний хаалтад шүүхэн шийдвэргүйгээр улсын хуулиас гадуур ямар ч хүнийг гэмбуруудаа тооцож болохгүй гэж заасан байдаг. Энэ хүний эрхийг эрхцэн системд оруулж хүний эрхийн институтын үүсэл хөгжил гэж үзэж болно. Ер нь хүнийг хараа тус шүүхээр гэмбуруудыг нь тогтоож гэмт хэрэгтэн гэж үзэж ял шийтгэл оноодог ийм зарчмыг эрх чөлөөний хаалтад анх тусгажээ. Хүний эрхийг негатив ба позитив гэж ангилдаг. Негатив хүний эрх гэдэг нь байгалаас заяагдмал хүн бол төрснийхөө хувьд заавал эдлэх ёстой эрхүүд юм. Жишээ нь үүнд амьд явах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүн оюун ухаантай амтан болохынхаа хувьд биологийн организм болохынхаа хувьд амьд явах, гэр бүл болох, мөн орон байртаа, хоол ундтаа, орлоготой, эрүүл мэндэд хамгаалуулах гэж ийм байгалаас заяагдсан эрхүүд энд багтдаг. Позитив эрх гэдэг нь төр улс бий болсноор төрийн үйл ажиллагаанд оролцох, сонгох, сонгогдох, тайван замаар жагсаал цуглаан хийх, тэтгэвэр тэтгэмж тусламж авах, эрүүл мэнд хамгаалуулах гэх мэт ийм эрхүүдийг энд оруулж болно. Хүний эрхэм чанар. Хүний эрхэм чанар хүний хөгжилт, хүний эрхтэй салшгүй холбоотой байдаг. Хүний эрхэм чанар нь хүн бүр хүн болохынхаа хувьд адил үнэтэй бөгөөд тодорхой үндэсний эрх хэрэгчлөөг эдэлдэг гэсэн ойлголт юм. Хүний эрхэм чанар хүний эрхтэй шууд холбоотой. Хүний эрхэм чанар хүний эрх чөлөөний үндэс болдог. Өөрөөр хэлбэл хүний эрхэм чанар байж баймаж хүний эрх чөлөөний тухай ярьдаг. Учир нь хүний эрх чөлөө хүний эрхэм чанараас үүдэлтэй билээ. Хүний эрхэм чанар дараах үндсэн шинжүүдтэй. Нэгдүгээрт нь төрхөөсөө адил тэнцүү, үн цэнтэй. Хүн бүрт адилхан байдаг. Хаана төрсөн, хэний хүүхэд бол төрсөн, хаана амьдардаг,
үндэс угсаа, гарал үүсэл, үл хамааран хүний эрхэм чанар бүх хүмүүст адил тэгш үнцэнтэй тэнцүү байдаг. Хоёрдугаар нь хүнээс эрхэм чанарыг салгаж болохгүй. Хүн бол төрснийхөө хувьд хүмүүнд байдаг хамгийн гол чухал зүйл бол хүний эрхэм чанар. Энэ зүйл хүнээс чи гэмт хэрэгтэн байна, эсвэл чи ядуу дараа буурай байна, боловсралгүй байна гэх мэтэр хүний эрхэм чанарыг аливаа нэгэн шалтгаанаар хүнээс салгаж болох. Энэ бол бүх хүнд байдаг эрхэм зүйл юм аа. Гуравдугаарт нь хүний эрхэм чанар үл хэмжигдэх шинжтэй байдаг. Чинийх их байна, эннийх бага байна гэхгүй. Хүн бол төрсний хувьд хүний эрхэм чанар хүн бол бүрд тэнцүү үнцэнтэйгээр айх ёстой гэсэн үг. Хүний эрхэм чанарыг хэмжиж, хязгаарлаж үгүйсгэж болохгүй. Хүний эрхэм чанарт халдаж үгүйсгэж болохгүй. Дөрөвдөх шинж нь. Хүний эрхэм чанарт халдаж үгүйсгэж байна гэдэг нь хүнийг хүн биш гэж тооцож байгаатай адил утгатай юм. Хүн бол төрснийхөө энэ эрхэм чанарыг илэрхийлж эдэлж байгаа хүмүүс бол тэр эрхэм чанар нь хуулиар, төрөөр, байгалийн замаар хамгаалагдсан байдаг. Хүний эрхэм чанар хүний эрхтэй шууд холбоотой байдаг. Хүний эрх нь арсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгэмд эзлэх байр суурь, нас хүс, улс төрийн үйл бодлын ялгаатай байдлыг үл харгалзаж, хүн төрөлхтний гишүүний хувьар хүн бүрт адил тэгш заяагдсан өгөгдөл юм. Өөрөөр хэлбэл хүн болж төрхөөс л эрх чөлөө нэрт төртөө эрхийнхээ хувьд адил, ижил үнцэнтэй байна гэсэн үг юм. Хүн бүр амьд явах, өөрийн давтагдшгүй онцлог байдлаа хадгалах, нандин чадраа мэдэрнэ, хинээс ч хамаарахгүй хараа тусаар эрх чөлөөтэй нэрт төр үнцэнтэйгээр амьдрах, амьдралаа хүсснээрээ шийдэх, үүний тулд сонголт хийх боломжийг өөртөө агуулж төрдөг. Эдгээр шинж чанарууд нь зөвхөн хувь хүнд өөрт нь заяагдаг, өөрийг нь тодорхойлагч өөрмөц давтагчгүй шинж юм. Ер нь хүн эрхээ эдлэхийн тулд ямар эрхтэйгээ мэдэх хэрэгтэй гэж Элеонора Рузвельт тодорхойлсон байдаг. Энэ нь эрхээ мэдснээр хүмүүс, эрхэм чанараа мэдснээр хүмүүс хүн шиг амьдарч, ажиллаж, тэмцэж, аж төрдөг гэж үздэг. 1948 оны 12 сарын 10-нд батлагдсан хүний эрхийн төв амил тунхаглалд хүний эрхийн дараах суурь зарчмуудыг заасан байдаг. Нэгдүгээрт нь тэгш байдлыг хангах зарчим. За энэ нь хүн бол төрсний хувьд ижил тэнцүү, үнцэн, адил хүндэтгэл хүлээн гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхийн алч өнц буланд бүх хүмүүс ижилхэн тэнцүү, үнцэнтэй. Хүнийг бага насны хүүхэд, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл дээд давхаргын, доод давхаргын гэж ялган салгаж болохгүй, адилхан тэгш байдлыг хангаж, адилхан хүндэтгэл хүлээнэ гэсэн үг юм. Хоёр дахь суурь зарчим, ялварлан гадуурхгүй байх зарчим. Үндсэн хууль болон хүний эрхийн төв амил тунхаглалууд заасан байдаг. Арс өнгө, хүүс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, өмч хөрөнгө, үндэс угсаа, нийгэмд ажил байгаа байр сууриас үл хамаарч хэнийг ч ялварлан гадуурхаж болохгүй. 1963 онд Вашингтонд болсон иргэдийн эрхийн төлөө жагсаалын үеэр хүний эрхийн төлөө тэмцэгч, тэгш эрхийн төлөө тэмцэгч хар эрсдэн Мартин Лютер Кинг надад мөрөөдөл бий гэж илтгэлдээ. Миний 4 хүүхэд нэг нь өдөр арсны өнгөөрөө бас өөрийн чадлаараа үнэлэгдэх тийм улсад амьдраасаа гэж би мөрөөддөг гэж энэ суурь зарчмыг илэрхийлж байсан.
За гурав дахь зарчим бол түгээмэл салшгүй байх зарчим. Аливаа хүний эрх хэрэгцүүлэг хүнээс салгаж болохгүй. ертөнцийн үндсэн бүлэмбэрт байгаа хүнд хамаатай. Энэ нь дэлхийн аль ч өнцгт байсан эрэгтэй эмэгтэй, хүүхэд, хөгшөд хэн ч гэсэн хүн бол төрснийхөө хувьд хүний эрхийг эдлэгч болно гэсэн үг юм. Дараагийн зарчим хүн үн цэн нэр төртэй байх зарчим. Хүний үн цэн нэр төр нь бүх хүмүүст хүн бол төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж адил хүндэтгэд хүлээн гэдгийг баталгаажуулдаг. Бүх хүмүүс ямар нэгэн ялгаа, арс өнгө, нас хүс, эдлийн чиг баримжаа, ажил мэргэжил, нийгэмд ажиллах байр суурь, иргэний харьяал болон улс төрийн үзэл бодлоос хамаарат ижилхэн нь хүндэтгэлийг хүлээн гэсэн үг. Дараа нь хуваагдашгүй байх зарчим. Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засгийн, соёлын болон бусад эрхүүд бүгдээрээ нэгдмэл хуваагдашгүй байна. Тухайн нэг хүнд улс төрийн эрхийг эдлүүлцгээд нийгмийн, соёлын ч юм уу эрхийг нь эдлүүлэхгүй. Эсвэл нийгэм соёлын эрхээ эдэлж сурч боловсон мөртөө эдийн засгийн эрхийг нь эдлүүлэхгүй байна гэсэн юм яриа байна. Энэ бүх эрхүүд нийгмийн харилцаанд энэ тэгш хоорондоо нэгдмэл байдлаар хэрэгжиж байдаг. Дараагийн зарчим нь харилцаа хамааралтай байх зарчим. Хүний эрх нь орон гэр, сургууль, ажлын байр хаанч амьдарч байгаагаас үл хамаарч харилцаа хамааралтай хэрэгждэг. Нэг эрх зөрчигдвөл нөгөө эрх нь бас ядгүй зөрчигддөг. Жишээ нь хүнс тэжээлээр хангагддаг эрх нь зөрчигдвөл түүний эрүүл байх эрх нь хамт зөрчигдөж байдаг. Жишээ нь Улаанбаатарт гэхэд агаарын бохирдол, хөрсний бохирдлоос хүний эрүүл аюулгүй орчинд байх эрх нь бас зөрчигдөж байдаг. Өөрөөр хэлбэл хүний энэ суур эрхүүд хоорондоо ядгүй маш нэгт харилцаа хамааралтай хэрэгжиж байдаг. Дараагийн зарчим нь хариуцлага даатах зарчим. Хүний эрх хэрэгцүүлэг зөрчсөн хэн бугаач гэсэн түүнийг эсэргүүцвэл тодорхой хууль заасны дагуу хариуцлага даатдаг. Төртэй хариуцлага даатдаг. Хүний эрхийг төр өөрийнхөө үзмжээр өгдөггүй. Төр нь хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахаас татгалзах, эсвэл хэцэг хүмүүсийн эрхийг хүндэтгэх, бусдын эрх ашгийг буснуулах, үл тоомсорлох ийм байдалд байвал тухайн төр хүний эрхийг зөрчиж байна гэж хариуцлага хүлээдэг. Мөн хувь хүмүүс аж ахуй нэгж байгуулах, төрийн бус байгуулах, хүний эрхийг хүндэтгэж, дэмжих, хамгаалах зөрчсөн этгээдүүдтэй тэмцэх үүрэгтэй. Хэрэг өөртөө зөрчиж байвал зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрч байвал хүний эрхийн үүднээс хариуцлага хүлээх үндэслэлтэй. Дараагийн бидний ярилцах сэдв бол эрх зүйд захирагдах ёс юм. Эрх зүйд захирагдах ёс гэдэг нь төр засгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичиг болох үндсэн хуулийн дагуу зохицон бий болгож тэрхүү хууль дүрм журам хүн бүрт тэгш үйлчилж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийгмийн олон талт харилцаанд оролцож байгаа хүмүүс хөдөлмөрлөх, сурах, эрүүл мэндээ хамгаалуулах, өмч хөрөнгөтэй авах, нийгмийн эдийн засгийн харилцаанд оролцох гэх мэт эрх хэрэгцүүлээгээ эдлэхдээ хуулийн дагуу, хууль заасны дагуу үйл ажиллагаанд оролцож тэгш эрхтэйгээр хууль хүн бүрт хүрч үйлчлэнэ гэсэн үг юм. Эрх зүйд захирагдах ёс дөрвөн түгээмэл зарчимтай. Нэгдүгээрт нь засгийн газар, төрийн албаны байгууллагууд, хувь хүн, хувийн хвшлийн байгууллагууд бүгд адилхан хуулийн дур хариуцлага хүлээнэ.
Өөрөөр хэлбэл засгийн газар юм уу төрийн дээд албан тушаалт нь би эрх мэдэл илүү гэж ямар нэгэн хууль дүрм журам зөрчиж түүний улмаас хариуцлага хүлээхгүй байх явдал гарч болох. Доод тушаалтнууд жирийн иргэд хууль зөрчсөн бол хариуцлага хүлээдэг, оногдох ял шийтгэлээ авдаг. Дээд язгууртны юм уу өндөр албан тушаалтнууд түүний гадуур үлддэг явдал байж болохгүй гэсэн үг юм аа. Хоёр болтно. Хууль ойлгомжтой, нийтэд хүртээмжтэй, хэвлэн нийтлэгдсэн, тогтвортой байнга солигдоод идэг. Шударга, тэгш үйлчилдэг. Хүүхний аюулгүй байдал өмчлөх эрх зэрэг цөм суурь эрхүүдийг хамгаалах ёстой. Аливаа хуулийг улсын хурлаас батлан гаргахдаа хүүхний эрх хэрэгчлөөний эсрэг хууль баталж болохгүй. Хүний өмчлөх эрхийг төсөрдөөсөн хууль баталж болохгүй. Аливаа батлан гаргаж байгаа хууль нь энгийн хүмүүст эрх зүйн тодорхой боловсрал, эрх зүйн соёлгүй хүмүүст гэсэн бүгдэнд нь ойлгомжтой байдлаар бичигдэж тайлбартай гаргадаг. Нэгэнт батлан гаргасан хуулийг нийтэд хүртээмжтэйгээр төрийн мэдээлэл болон legal import-ыг эмэн гэдэг олон нийтийн сүлжээнд хэвлэн гаргаж олон түмэнд хүргэдэг. Хуулиа мэдхгүйгээр түүнийг хэрэгжүүлэх явдал гэж байхгүй. Хуулиа мэдээгүй, дутуу ойлгосон тэр хүн хууль зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага чөлөөлөх үндэслэл болдоггүй. Тийм учраас иргэд болгонд хуулиа мэдэж явах хэрэгтэй. Бас биелүүлж явах хэрэгтэй. Гуравдугаарт нь хууль хүчин төгөлдөр болох, хэрэгжих, үйлчлэх үйл явц нь хүртээмжтэй, шударга, үр дүнтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хууль нийгмийн бүхэл харилцааг зөв шударга, үр ашигтай нийгмийн хөгжил дэвшилт хүрэхээр хүний эрх хэрэгжүүлээг хамгаалахад хүн бүрийн эрх ашигт нийцэж хэрэгжиж байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь шүүхийн байгууллага хараат ус байх хэрэгтэй. Шүүгчид зөвхөн хуульд захирагдана. Элдвдээд албан тушаалтанд захирагдахгүй. Шүүхийн байгууллага нь чадварлаг, ёс зүйтэй, хараат ус байхаас гадна шүүгч өмгөөлөх зэрэг нь хууль зүйн тусалцаа үзүүлдэг мэргэжлүүд нь тухайн газрын иргэдийн нүнд хөрөлцөхөц тоо хэмжээтэй байж эрх зүй бодтойгоор амьдралд хэрэгжих. Бид өмнөх хичээлүүдээр үндсэн хууль хүний эрх хэрэгчлөөг тунхаглаж, үндсөлийн залтууд хүний эрх хэрэгчлөөг төрийн зүгээс батлан, хангана, бэхжүүлнэ, хамгаална гэж заасан байдаг. Тэгэд үндсэн хууль гэдэг нь юу вэ гэвэл улс орны доторх хуулийн дээд хүчин чадал бүхий бусад салбар хуулийн суурь нь болдог нийгмийн амьдралыг бүхэлдэн зохицуулдаг тулгуур хуулийг хэлнэ. Улс орны тусгай тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууллал, хүний эрх хэрэгчлөөг баттгсан, төрийн эрх мэдлийг хуваарлах зарчим дээр үндэслэсэн хуулиудыг хууль бүхий дээд хүчин чадалтай улс төр эрх зүйн баримт бичгийг бид нэр үндсэн хууль гэж байна. Улс орн болгоно үндсэн хуультай. Үндсэн хуультай тухайн улс орны тусгай тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн бэлэг тэмдэг, төрийн тогтолцоог хуульчилж баталгаажуулсан байдаг. Бусад хуулиуд үндсэн хуулиас урган гарч байдаг. За альбом үндсэн хууль бусад хуулиудаас салгагдахад дараах онцлог шинжүүдтэй. Нэгдүгээрт нь бусад хуулиас дээд хүчин чадалтай гэдэг. Өөрөөр хэлбэл бусад хууль үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчижвэл тухайн хуулийн тэр заалтыг үндсэн хуульд нийцүүлж өөрчилдөг эсвэл хүчинг болгоно. Үндсэн хуульд төрийн эрх барих шат чадны байгууллага болон дээд байгууллагыг хэрхэн яаж байгуулах вэ? Ард түмний санд асуулга референдумыг хэрхэн яаж явуулах вэ гэдгийг тусган бэхжүүлсэн байдаг. Өөрөөр тухайн улс орны сонгуулийн систем хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрхэн яаж байгуулахыг үйл явцыг тусгасан байдаг. Гуравдугаарт нь үндсэн хууль газар нутаг, хил хязгаар, байгалийн баялаг, хувийн нэмжийг хуульчилж баталгаажуулсан байна. Жишээ нь Монгол улсын газар нутаг халдшгүй дархан байна, хил хязгаар халдшгүй дархан байна, гадны зэрэг байршуулахнууд
дамжуулан өнгөрүүлэх заавал улсын их хурлаас хууль гаргана гэдэг юм. Дөрөвдүгээрт нь үндсэн хууль төрийн засаглал, байгууламжийн хэлбэр, төрийн эрх мэдэл хуваарлтыг заасан байдаг. Манай үндсэн хуульд төрийн засаглалын хувьд бид нар парламентын бүгд найрамд, байгууламжийн хувьд нэгдмэл улс гэж тунхагласан байдаг. Амын үндсэн хууль ард түмэн төрд оролцох арга хэлбэр, хүний үндэсний эрх хэрэгжүүлэх хуульчилсан байдаг. Монгол Улсын үндсэн хуулийн 1-р бүлэгт Монгол улс төрийн бүхий л эрх мэдэл ард түмний гарт байж, ард түмэн шууд болон төлөөллийн нарчлалын зарчмаар засгийн эрхийг барин гэж заасан байдаг. Мөн үндсэн хуулийн 2-р бүлэгт хүний үндэсний эрх хэрэгжүүлэх хуульчлан тунхагласан байдаг. Англиар үндсэн хууль нь төрөөс нийгмийн амьдралыг зохицуулж харилцахад баримтлахын зарчмыг тодорхойлсон байдгаараа бусад хуулиас Монгол Улсын үндсэн хуулийн эрхэм зорилго бол улс орныхоо тусгай тогтмол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүл хүний эрх хэрэгжүүлэх шударгаас үндэсний нэгдлийг эрхэмхэн эдэлж төрт бас түүх соёлынхаа уламжлалыг нандин нэвлэж хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үтэж эх орондоо хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болсон байдаг. Бид 1992 онд батлсан үндсэн хуульдаа хүмүүнлэг, хүн төвтэй, хүний төлөө тийм үү? Иргэд нийгмийн бүхий л харилцаанд өөрийн хүсэл зэрэг эрх ашгийг илэрхийлж оролцдог. Арчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоор ийхүү заасан байдаг. Монгол Улсын үндсэн хууль энэ эрх зүйн тогтолцоонд дараах боллого шинжтэй байдаг. Нэгдүгээрт нь үндсэн хуулийн дээд хүчтэй. Үндсэн хуулийг зөвхөн хууль тогтоох дээд байгууллага нь дийлэнх онолын саналаар буюу ард түмний санал асуулгаар л өөрчлөлт. Бусад хуулиудыг батлан гаргахдаа үндсэн хуульд нийцүүлж үндсэн хууль бол харьцангуй тогтвортой өөрчлөлт. Үндсэн хууль байнга өөрчлөгдөд идэв. 1992 онд батлагдсан үндсэн хууль ерөнхийдөө 3 удаа өөрчлөлт орсон байна. 3-дугаарт нь үндсэн хууль бол бусад хуулийнхаа суур хууль болдог. Үндсэн хууль заасны дагуу ерөнхийлөгчийн тухай хуулийг, үндсэн хууль заасан их хурлын тухай заалтуудын дагуу их хурлын тухай хуулийг, их хурлын дэгийн тухай хуулийг, үндсэн хууль заасан гүйцэтгэх эрх мэдлийн тухай заалтуудын дагуу засгийн газрын тухай хууль, яам, агентлын тухай хуулиудыг батлан гаргадаг. Үндсэн хууль заасан хөдөлмөрлөх эрх, түүнийг хамгаалах тухай заалтын дагуу хөдөлмөрийн хууль батлагдсан гаргадаг. Үндсэн хууль заагдсан төрийн зүгээс тэтгэмж, тусламж авах эрхийн дагуу нийгмийн даатгал халамжийн багц хуулиуд батлагдсан гардаг билээ. Тодорхой журмын дагуу хэлэлцэн баталж нийтээр дагаж мэддэг үндсэн хуулийг. Мөн үндсэн хууль бол тухайн улсын нутаг дэвсгэрт дээд хүчин чадалтай, үйл ажиллагааны шууд шинж чанартай байдгаараа бусад хууль. Монгол Улсын үндсэн хууль төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг заасан байдаг. Нэгдүгээрт нь ардчилсан ёс, хоёрдугаарт нь шударга ёс, гуравдугаарт нь эрх чөлөө, дөрөвдүгээрт нь тэгш байдал, тавдугаарт нь үндэсний эв нэгдлийг хангах, гуравдугаарт нь хууль дээдлэх. Ийм 6 зарчим дээр төрийн үйл ажиллагаа хэрэгжин гэж тунхагласан байдаг. Эсвэлтийн ерөнхий шалгалтанд голдуу ирдэг гол тулгуур ойлголтуудыг үндсэн хуулиас тайлбарлая. Монгол Улсын үндсэн хууль төрийн хэлбэрийг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Төрийн засаглалын хувьд бид бүгд найрамд улс тийм ээ, парламентын бүгд найрамд. Төрийн бүхий л дээд эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэл улсын хурлд оршдог. Төрийн байгууламжийн хувьд Монгол улс нь нэгдмэл улс, зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагддаг. Төрийн дэглэмийн хувьд бид ардчилсан улс. Засгийн бүхий л эрх мэдэл ард түмний гарт байдаг. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжилж энэхүү эрхээ эдэлдэг. Шууд оролцсон гэдэг үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, сонгогдох байдлаар оролцдог. Төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжилж эрх эдлэн гэдэг нь өөрийнхөө сонгосон
улсын их хурлын гишүүд иргэдийн төлөөлсөн хурлын төлөөлөгчдөөр дамжуулт улс орны орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд санал бодлоо илэрхийлж оролцсон гэсэн үг юм аа. Үндсэн хуульд Монгол улс нь олон хэвшил бүхий эдхийн нийтийн жишгийг дагсан эдийн засагтай байна гэж заасан байна. Төрийн албан ёсны хэл нь монгол байна. Хэнийг ч хууль бусаар албадаж хөдөлмөрлөж болохгүй. Иргэний туйрагч нь оюуны нөхцөл зохиогчийн өмч Монгол улсын үндэсний баялаг мөнгө. Монгол улсын төрийн дээд байгууллага байнга оршдог хотыг улсын нийслэл гэдэг. Улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэнэ гэж заасан байдаг. Эдгээр асуултууд эсвэлтийн ерөнхий салгалтын тестэнд байгаа учраас сануулж ирж байгаамаа. За ингээд та бүхэнд амжилт хүсье.